Аха. Их удаан хүлээсэн үү? Хорис далга болчоод хайж уусан. Бэртээ юу? Үгүй. Жохон эвэг шиг ч гэсэн. Эмнэлэгт очиод үзүүлээ. Морь хайж явахдаа шагаагаа гэмтэж гисэн юм. Сайн алхаж чадахгүй. За, тэгээ тий. Наалт наагаад хүдэн чин тавихад зүгээр очих нь доо. Явцгаая. Иважингийн цэцэрлэг 6 дугаар анги. Хүнд бэртэл алга гэж байна. Миний яс их бүхэл дөө. Яс чин зүгээр боловч маргаас ч гэсэн ирэх хэрэгтэй болох байх. Хүй. Өнөөдөр Форестыг мал эмнэлэгт дагуулчаад шинжилгээ хийх ёстой байсан. Тэгсэн гинт алга болчихсон. Тэр хавийн бүх хүмүүс хайж олох гээд юм анзаарах цөхөөгүй болсон. Дүнжүү хүртэл тусалсан. Морь төрөлхийн зүүнтэй амтэн. Элдв муу юм болоогүй бол гэрээ өөрөө олоод ирнэ. Би яваарай. Ха. Завгүй биш бол хоёулаа шар харигны газар руу дахиад явах уу? Их амттай шүү. Өнөөдөр амарсан дээр баха. Өөр чинь хүрээ юу? Яагаад тэгж боддог вэ? Юу тэр байна. Ууралчихсан юм шиг санагдсан. Дааши. Чи хандаргаар туслуулсныхаа төлөө хамт байгаа хэрэг үү? Бэлчээр ихээ газраас болоо юу? Тийм үү? Тэр байна. Ордоо. Яасан удаан имслүүлдэг юм бэ? Хүнд бэртсэн байх та. Ундахгүй юу хийж байсан? Ус уух гэж байсан юм аа. Хөлөө чинь үзээд юу гэж байна? 2 хоног болтой явхад зүгээр болчихно гэж байсан. Ашгүй дээ. Өнөөдөр чамд баярлсан шүү. Надаас болсон байхад юунд талархсан? Соо захирал ямар нэг юм хэлэхгүй байна уу? Үгүй. Юу ч яриаггүй. Ян ах мэдвэл намайг алхаас наагур юм болно доо. Доо яах вэ? Би ямар нэг аргаар төлөөд өгчих болохоор чи санаа зовлтгүй вэ? Төлж өөх биш олох хэрэгтэй гэдээ байхад хэдуудаа хэлүүлж ойлгохгүй. Үнэхээр толгой муутай шүү. 고객님의 전화기가
бусч нь болохгүй байсан юм. Тэгээд л хүлээж байлаа. Танд хэлж чадаагүй нэг зүйлээ хэлэх гэсэн. Нөгөө хан Дунжуу бид хоёр зүгээр ч нэг ангийн найзууд биш. Би биедээ сайн байсан. Бас хормой хийж байсан юм. Тэгээд төд удалгүй салчихсан. Яаж хэлэхээ мэдэхгүй болоод л тэгээд Би ч гэсэн эхнэрээсээ салж байсан. Ингээд бодох нэ чи бид хоёр би биенийхээ талаар дэндүү их юм мэдэхгүй бололтой. Чи хурмаа ээж дараа нь салсан нь тийм сүртэй асуудал гэж юу? Тийм биш л болов. Надад хэлж чадахгүй байх нь аргагүй гэж бодож байна. Хин хэнд нь гинтийн зүйл шүү дээ. Гэхдээ хуучин нөхөрч нь хан Дунжуу дарга бол арай өөрөөр ярина. Бизнесийн түншээ хүртэл эвгүй байдалд оруулан байж чамтай уулзч чадна гэдэгтээ би итгэлгүй байна. Дунжуу бэлчээрийн газраас болж би яагаад хэлээгүй вэ гэхээр Даажи. Ямар нэг юм сонгох хэрэгтэй үе гардаг юм. Миний амьдралд юу хамгаас илүү чухал вэ гэдгийг бод. Миний хувьд ч тийм байх болно. Өдийг хүртэл би тэгсээр ирсэн. Цаашид ч тийх болно. дахин уулзгаа болиё гэж байгаа хэрэггүй. 서영훈 чихний хэнгэрэг цоорох нь байна. Чи завгүй байж яах гэж бөөн хачир явуулсан юм бэ? Завгүйсэн ч явуулдаггүй яадгийн. Тэгэхгүй бол та кимчнээс өөр юм хольж идэхгүй байлгүй. Аавынхаа хоол унд нь санаа зовлтгүй. Чи кино үзэхээр явж бай. Бас амттай юм авч идэж байхгүй юу? Чамайг хүнтэй үерхэж яваад аав нь баяртай байна. Их гайгүй хүн шиг байлээ. Үерхэд үзтээ. Аав нь тэнцвэрлээ. Гэтэ чи энийг хардаа. Ваа. Фрэнч амралтын газар руу явахгүй юу? Их үнэтэй дээ. Их сайн хүн шиг харагдаж байгаа биз? Салуудаа ингэж их амжилтанд хүрэхийн тулд их хичээсэн байж таарна. Тийм болохоор чи ч гэсэн сайн хичээ. Юугаа хийсэн юм? Явж бэлтгэлээ хий. Нээлтийн яслал зориулсан үдшилтэгийн төлөвлөгөө ямар санагдсан бэ? Өчигдөр гэхэд шалгаад өгөөрэй гэж хэлсэн юмсан. Одоо бол шийдэ гаргаагүй байх нэ. Урьж ирүүлэх хүмүүсийн нэрсийн чагсаалтаас болоод захиралд өвчгсөн байгаа л да. Хэн нь шийдвэр гаргах ёстой юм? Миний мэдж байгаагаар эцсийн шийдвэр гарах хүн нь хан дарга юмсан.
Сарын хугацаанд ажиллахдаа юу таалагдахгүй байснаа хэлэх хэрэгтэй юм байна. Манай компани хувьд өдрийн дотор л эцсийн шийдвэр гаргадаг. Харин дүүний компани хувьд 3-аас 7 хоног шаарддаг юм. Тэрийг хан дарга шалгаж үзсэн чи захирал Шалгаж үзсэн чи үргэлж хийдэг үйлчлэгийн төлөвлөгөө юм шиг санагдсан. Тэрнээс гадна манай ажилчид ажилдаа хойроо хандаж байгаа юм шиг санагдаад өөр санаа гаргаж өгөх тушаасан юм. манай Friends Group-ээс хийдэг үдшилтэгийн дагуу төлөвлөгөө гаргасан юмсан. Таалагддаг байх нэ? Төлөвлөгөө гэдэг юм. Олон хүний гар дамжиж илүү боловсронгуй болдог шүү дээ. Тийм шүү. Харж илвэ. Гэхдээ 3 хоногийн дотор урилга тараах ёстой юмсан. Тийм ээ. Тийм болохоор өнөөдрийн дотор бүх ажлаа дуусгах болно. Өнөөдрийн дотор дуусгахад болох юм шүү. Үдшилтэгийн талаарх материалуудыг аваад ир. Төлөвлөлтийн хэлтсийн ажилчдаас бусад ажилчдыг оролцуулал өнөөдрийн дотор үдшилтэг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж чадахгүй гэж юу? Friends Group-ээс зохиодог үдшилтэгийн төлөвлөгөөг дэлхийн төвшөнд хүлээн зөвшөөрдөг юм л да. Дэлхийн төвшөнд хүлээн зөвшөөрдөг болохоор надад үзүүлэлгүй шууд захирал өгсөн хэрэг үү? Танд өгсөн чи та бараг хардаггүй шүү дээ. Тэгээд чи Forest гэх морийг олох гээд өчигдөр ажилдаа ирээгүй шүү дээ. Тэр болохоор миний ямар тач заавал өнөөдрийн дотор хий. Бидэнд дутаад авах юм байхгүй. Чи толгой сайтай штэ. Хэн дуртай нь улаан дипломтой төгсдөг гэж юу? Forest-ийг хайж байгаа юу? Тийм ээ. Хүн хүслөө хайж байгаа. Чиний наа. Чи одоо хаана гоё? Багшиг л наалдаад явах юм аа. Үнтэй илэг хийлгэж ядраа гаргуулах шаардлага чалга. Хүнтэй үерхэд л царайнаас нь гэрэл цэцэрч байна штэ. Чи хэдэн настай вэ? Дахиад л буруу бичиж гэж. Өөрөө идэ. Сүндээ идчихээ дахиад мах идэж чадж гин гэж юу? Сайн идэж. Сайн ажиллах хэрэгтэй. Та яагаад аа? Хийхгүй байж болох байтал шар иргэний газрыг цэвэрлэж хүний юм угааж дахиад лойр дулчих юу? Чи их чиг юу гэж бодсон юм? Өхрөөд ирсэн үү? Ирээд хоол ид. Би завгүй байна. Компани руу явах ёстой. Хөл чин зүгээр үү? Та манай ихчид сайн хэрэггүй. Яагаад санаа тавиад байгаа? Эгч чинь бэртчихсэн болохоор л Манай ихч зүгээр болохоор санаа тавихаа боль. Юнхоо ах буруугаар ойлгочихвол яах болж гин? Чи яагаад Дунжууг харахаараа хэрүүл хийж байдгийг? Дунжуу чиний найз юм уу? тийм шүү хий таажи. Чи дүүгээ сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Чи өөрөөсөө дүү хүнтэй мууцаар л явах уу? Яхаараа уулз холондоо хэрүүл хийж байдаг байна. Би та хоёроос болж 50 амьдрах чадахгүй нь. Таажи саяхан их цэвэрлэгээ хийсэн байж яагаад дахиад цэвэрлээд унав? Ян захирлын морийг алдснаас болоод санаа зовж байгаа хэрэгээ. Эд сүүл байгаа байлгүй. Юунд нь санаа зовдгийг? Мөнгө ихтэй хуучин нөхөр нь хариуцлага хүлээх юм гэсэн. Би сэтгэлээр холбогдсон эхнэр нөхрийн харьцаа гэдэг Яс таник. Ой авгаа. Гой нэрийн хажид үгээ бодож яриарай. Хүнээс ичид зовхоо мэдэж байна уу? Ерөөсөө өөр шитгэхгүй юм аа. Хөнгөмсг байснаа хүнд мэддэхгүй юм байх та. Ахларын гэдэг байна. хөнгөмсг гинэ. Намайг юу гэж хэлнэ гинэ? Энэ хүний ихтэй өстө.
Нөгөө одоо ч болов соо захирлын өгсөн төлөвлөгөөний дагуу хийсэн нь Үдэшлэгийг заавал амралтын газарт хийх шаардлага байхгүй шүү дээ. амралтын газрын нээлттэй ёслол зориулсан үйлчлэг юм чи эндээ хийхгүй бол Усан онгоцон дээрх үдэшлэг. Яг тийм. Усан онгоцон дээрх үдэшлэг. Гэр болсон шүү дээ. Тийм биш гэж юу? Газрын дөөрчилж хэрэгтэй. Манай усан онгоцыг ашиглахт болно. Үдэшлэгийн зохион байгуулалт нь бол ерөнхийдөө адилхан л байдаг шүү дээ. тусгай үйлчлүүлэгчид зориулсан дээд зэрэглэлийн тансаг усан онгоцон дээрх үдэшлэг моогүй шүү. Тийм ээ. Наадах чинь л байхгүй юу да. Дээд зэрэглэлээ. Тэгвэл өнөөдөр ингээд Тэгвэл бид тэр төлөвлөгөөг нь хийхэд болох юм байна. 12 цаг өнгөрчихсөн байна шүү дээ. Маргааш өглөө гэхэд дуусгаарай. би маш их завгүй байна штэ. Хэдийдээ усан онгоцон дээрх үйлчлэгээ зохион байгуул амжих юм. Хэрэггүй дээ хэрэггүй. Хам дараагийн төлөвлөгөөгөөр ажиллаа хийх хэрэггүй. Ойлгосноо? Бас яагаад хар өглөөгөр хашгич яддаг вэ? Дунжуу золиг цоо захирлын бэлдээ тавьчихсан байсан төлөвлөгөөний дагуу хийхгүй гэж зур хөдөлсөн байна. Дургу үржиглээ. Тэр юугаа мэддгийг. Зүгээр л орих. Чи анханасаа мундаг байсан хэрэг үү? Аа. Ямар нэг юм хийж үзэж байд сурдаг юм шүү дээ. Яагаад анханаас нь хүүхдийн урмыг хугалах гээд байгаа юм бэ? Энэ удаагийн ажлыг зүгээр л ажиглаад харж бай. Усан онгоцон дээрх үйлчлэг гинэ. Мөгөө сонсогч байна. Хан Тэмэн захирал өөрөө гуйсан болохоор дарсны ээж бүрдлийг манай компаниас бэлтгэхэр болсон. Яагаад нүдэ анаад байгаа юм? Пони. Би өнөөдөр анхныхаа цалин авсан. Чамд юу авчих вэ? Юу авмаар вэ? Яасан бэ? Надтай ярих дургүй байна уу? Ах ч гэсэн надтай ярихыг хүсэхгүй болохоор уулзахгүй байгаа юм болов уу? Игчээ. Аажи, чи бидэнд туслах хэрэгтэй байна. Соо захирал их сайхан санаа байна гэсэн шүү. Тэд зөвшөөрөхгүй бол бид ажиллаа хийж чадахгүй хэрэг үү? Дэлхийн төвшнгөөс илүү сайхан үдэшлэг зохиоцгоё. Престиг хайж байгаа юу? Бүх моринууд их адилхан болохоор гэхдээ морь хайхад гарч байгаа зардлыг Миний цалингаас хасч. Шараа иргэний арваны мөнгө, чойгон канжа гэх морины мөнгө. Хэд хоногийн өмнө миний нэр дээр юм авсан байсан. Хэдэн сарын цалин чинж энэнд хүрэхгүй шүү дээ. Додож байвал миний хуримтлаас авчихгүй юу да? Байна. Жагсаал гинэ.
газраа хаа. Амралтын газраа хаа. Эрдэг чи сайн боллоо. Аль үнийг өөр. Амралтын газраа хаа. Амралтын газраа хаа. Хичээ та тэдэнд далайн эзнийг баярлуулдаг өдөр гэж хэлсэн үү? Хэллгүй яах юм бэ? Тиймээс ч үйлчлэгээ хийнэ гэсэн. Тэд ямар хүний үг ойлгох вэ штэ. Би энтхийн даргаыг таньдгийн. Учир байдлаа хэлвэл Энд юу итгэж байгаа юм? Бас яагаад ингэж байгаа юм бэ? Энд ингэж болохгүй. Болохгүй гинэ. Би танаа амралтын газраас болоод зовж байна. Ойлгож байна уу? тэр байна. Энэ 7 хоногийн мэм гарагт далайн эзнийг баярлуулдгийн. Тэр өдөртөө чинь манай усан онгоцон дээрх үдшилэг ямар хамаатай? Жилд нэг удаа загасч барихгүй. Усанд ч сэлэхгүй. Усан онгоцорч явдгүй ариун өдрийг өнгөрүүлдэг байхад та нар усан онгоц хөвөлөх гэж байна. Энэ нарийн бичгээ. Далайд усан онгоц явуулахад хуулийн дагуу асуудал байгаа юу? Үгүй ээ, ямар ч асуудал байхгүй. Асуудалгүй гэж байна. Дахиад л хууль. Тэр өдөр бол ариун өдөр. Харин манай амралтын газрын хувьд их чухал өдөр. Чамаа гэртээ гашуултал үлдэж байхад хөр шайлч нь хөгжмө чанга тавьж үжлэг зохиож байвал чи зүгээрээ чадах уу? Хөгжим тавьж үдшилэг хийнэ үү байна уу? Тэдний дор. Би зүгээр байхгүй гэдэг яах юм? Тийм болохоор танаа амралтын газар энэ газарт тохирохгүй. Эндхийн ард иргэдтэй ч таарахгүй байна. Тийм шүү. Сайн бай. Болж үз. Юуны чинь байл гэж? Зөвхөн хуулийн дагуу амьдрах гэж юу байдгийг? Хүний ёс гэж байдгийг. Ингэж байж яаж тусны хүмүүсийг зөвшөөрүүлэх гэсэн? Чамд гэж хэлэхэд цагдаа дуудахаас өмнө наад хүмүүсээ дагуулад хурдан явж үз. Энэ бол хууль бус жагсаал. Мэдэж байна уу? Үгүй шүү. Явахгүй. Яасан ч явахгүй. Би ч гэсэн эцэг хүртэл эсэргүүцэх болно. Амралтын газраа хаа. 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 Өвчээ түр хүлээж байгаарай. Даажи. Тэр хүүхнийгдээ. Аха. Түр хүлээлдэ. Ингээд дуусчихвал насан туршдаа харамсах юм шиг байна. Дунжуу та бид хоёрыг уулзаж байгааг мэдээд гарыг гисэн чи би болиулсан юм. Дунжуу манай бэлчээний газрыг хамгаалах гэж зүдэрч байгаа. Тийм болохоор би ч гэсэн тус болохыг хүссэн юм. Би Дунжууд баярлаж явдаг. Би цааш нь сонсох ёстой юу? Ярьж дууссан бол би явлаа. Гинтийн явдал байсан. Тантай учирсан нь Дунжуутай дахин уулзсан нь бас танд сайн болсон нь. Та бид хоёр уулзаад удаагүй ч энэ байдлыг ер нь бол хуучин нөхөртөөгөө хамт байгаа тухайга хэрхэн хэлэхээ мэдэхгүй байлаа. Танд сайхан хандахыг хүссэн юм. Гэхдээ би өнгөрсөн үеэсээ ичхгүй байна. Үннээ хэлээгүйг минь уучлаарай. Гэхдээ би танд сайн. Энэ үнэн шүү. Би хэлээд хэрэггүй гэж хэлсэн юм. Эд ажигийн гэрд очсон нь тосгоны хүмүүсийг зөвшөөрүүлэхийн тулд байсан юм. Тэгээд ч зөвшөөрлийн бичиг хийлгээд авчих бол дахин уулзахгүйгээс хойш асуудал үүсгэхийг хүсээгүй юм. Тийм шүү. Мэдчихвэл хэн хэнд нь тоохгүй шүү дээ. Таныг оролцвол бүрж эвгүй байх болно. Надад ч танд ч Тоохгүй байсан ч арчаагүй зан гаргахыг хүссэнгүй. Би ийм байдлыг бий болгосон. Харин эд аажи дунд нь хохирч үлдсэн төдий. амралтын газрын ажлаас өөр юмны талаар тантай ярихч мөн сонсох шаардлагагүй гэж бодож байна. Би амралтын газрын ажлаас болж ирээгүй. Би яагаад өөртөө чи энэ хүний талаар ярьж байх ёстой гэж
Ингээд байхаар бүрч тохгүй байна. Дунжуу. Чи яваа. Энэ ах бит хоёрын хэрэг. Ахаа. Яагаад намайг битгий хэлгэснийг хэлээгүй? Амгүй юм уу? Хэлж чадахгүй нү? Энэ ах бит хоёрын хэрэгээ. Чиний оролцох хэрэг биш. Яаж оролцохгүй байх юм? Чи тэнийг юм уу? Ядаж нулимс туслуулаад хэлдэг байгаа да. Дунжууд баярлж өгнө гэлөө. Тийм үед ингэж хэлвэл Мдээгүй дүр эсгэж чадахгүй нү? Заавал оролцох хэрэгтэй гэж үү? Чамайг ингэж байхаар би бүр суул дараа болно гэж бодохгүй нү? тийм бол яагаад тийм амьтантай зуурлаад байгаа юм бэ? Тэр хичнээн сүрхий юм болцоход нэг бол үерхий үгүй бол салъя гэж хэлдэг байна. Зөвүүн амьтан. Зөвүүн амтан чи штэ. Чи зөвхөн ууралгал бодож байгаа биз? Яасахаар ийм хуваа хичээсэн байдгийг? Тусаад чадахгүй ээж битгий гай болжээ. Яс таник. Аха. Уучлаарай. Үдээс хойш ажлыг хойшлуулчихгүй юу? Тэгээд гадаа юу болж байгааг шалгах. Наадтай хэнийч битгий холбоорой. Байнга жагсч байдаг штэ. Тэднийг тоолгүй зүгээр л наанаасаа холдуул гэж хэл. Ариун өдрөгөн шүү. Юун ариун өдөр гэж? Усан онгоцон дээр хөдөлчлөг далайн эснийг баярлуулдаг өдөр болох гэж байгаа гэд нутгийн иргэд эсрэг хүслээ илэрхийлж жагсч байгаа юм. Дунж юу яана гэж байна? Яах вэ? Би зүгээр л бүгдийг нь холдуул гэж хэлж хэлье. Чи оролцох хэрэггүй. Зүгээр л дунжиг өөрөө шийдвэр гаргах гээд орих. Ийм байсан ч гэсэндээ ч. Мэдээ гаргах гэж байна. Суугаан солих. За. Аваа. Энэ сүүлийн үеийн өөхнүүдийг сайхан болсон байгаа биз? Одоогийн хүүхнүүд юу идэж уудаг болоод ийм өндөр гуайлаг болчихдаг байна. Аваа бидний үеэс огтөөр шүү дээ. Тэр баруун талд нь байгаа хүүхэн илүү хөөрхөн байгаа үсттэй. Үгүй дээ. Бүсгүй хүний бүх юм нь яг тохирсон байхад Аваа тийм биш ээ. Би ийм том энэ мэдээ яагаад гарахгүй байна? Шал дэмий сувгнууд яасан ч их болчихсон. мэдээ гарвал дуудаарай. Ойлгоо. За аваа. Ой, чи үннээ хэлдэ. Чи миний морийг авсан уу? Хаан зарчихсан. Би яасан гэж Форестийг зархав дээ. Тэгвэл давхиж чаддгүймөр зүчэнээс алхамч холддгүймөр уралдаанд орхоо сон сумагцаа. Давхиад явчихсан хэрэггүй, а? Аха. Би Форестийг алдчихад сэтгэлээр их Сайн хүүгээр уярах гэсний хэрэггүй. Би чамаас болж хичнээн их хохирсон гэж бодно. Мөнгө өгөөд Австрал руу явуулсан биш. Давхиж чаддгүймөр авчирч ирээд хүн зовоосон. Одоо болохоор зарж идэх нэ. би яадаг ч байсан олноо. Тийм болохоор тайвшрал да. Наад гараа. Зойлогч чи яаж байна? Чи хамтрагч нь уу? Тийм бол цагдаагийн газар руу явцгаая. Тэнд очиод ярилцъя. Би их дэвчж байна шүү. Одоохон болж үз. Аха. Би яадаг ч байсан олох олноо. Үнэхээр уучлаарай. Юунд уучлах уу юм бэ? Хулгайч хэд сүрдүүлж. Бас заам дуучхад юундаа уучлах уу гэдэг вэ? Чи юундаа хашигчаад байгаа юм? Уучлаарай. Морийг чинь би алдчихсан юм. Хүмүүс хөлслөд хайлгаж байгаа. Яадаг ч байсан олох болно. Олж чадахгүй бол би төлбөрийг барагдуулах болохоор цаашдаа Форестийн талаар заажтай бус надтай яар. Хүн хөлслөд хайлгаж байгаа болохоор бодохгүй болох байхаа. Баярлалаа.
Чи байгаагүй бол би зам дуусан чигтээ цагдаагийн газарт очих байсан байх. Надаас бол зовж байж юунд талархсан юм бэ? Надад санаа зовсондоо урсныг чинь мэдэж байна. Би ч гэсэн чамд мундаг харахыг хүсэж байгаач тэгж чадахгүй байна. Харуулахыг хүсгүй байгаа зүйлээ харуулчаад байх юм. Санаа зовмоор юм аа. Гэхдээ би тэнэг хүн шиг харагдаж болох ч чадах бүхнээ хийх болно. Дахиж харамсаж байхыг хүсэхгүй байна. Чамаас саасныхаа дараа өөртөө амласан. Би эндээс гарах болно. Би тэрний оронд байсан бол энэ байдалд дургуутсах байсан. Би энд байвал чамд сайн болохгүй. Ах бит хоёрын асуудал чамаас болоогүй. Миний шудраг байж чадаагүй явдал ахын уурыг хүргэсэн хэрэг. Чи гарлаа гэд ах бит хоёрын харьцаа өөрчлөгдөхгүй. Юу ингэтлийг харсан? Царайлаг байгаач. Дажгүй харагдаж байна. Сайхан байна. Юу өдрөв? Үерхэнгээ шин зүйлсийг мэдэж байгаа нь. Шин зүйлсийг мэдж байгаа нэг нэ. Өнгөрсөн үе яах юм? Яасан? Дайжид өнгөрсөн амьдрал байгаагүй юу? Би энийг их сонирхож ирсэн юмсан. Тань шиг хүнийг юугаараа татаж чадсан болоо гэж бодож байлаа. Гэхдээ усаа онгоцсон дээр хэсэг байхдаа мэдсэн шүү. Сон энхүү гэх хүн тэрний захирал харин өөрөө цагийн ажилтан гэдгээсээ огт санаа зовхгүй байсан. Ихэнх эмэгтэйчүүд сайн хүнийхээ дэргэд бие барьдгийн. Харин даажи илэн далангүй хүн. Югаач нуудаггүй. Их сайхан харагдаж байсан. Атаархсан шүү. Би чадах бүхнээ хийх болно. Дахиж харамсаж байхыг хүсэхгүй байна. Чамаас салсныхаа дараа өөртөө амласан юм. Нар хаанаас мандсан бол? Миний өмнө зогсож байгаа хүн хан Дунжуу мөн үү? Идэж тэжээлийн өгчгсөн. Энгүүл Сүмбүү нахаа Янжаа ихч хоёр зөвшөөрч магадгүй штэ. Тэгээд чиний хөлийг идэх хүртэл хийх болно. Яадаг гэлээ. Миний хөл тэр өдрөө л идэгчихсэн штэ. Ямар тач баярлалаа. Чи хар өглөөгөр хаашаа явах гэж байгаа юм? Игч нар хүрээд ир гэсэн. Жагсаал хийдэг игч нар уу? Хөөе. Чи манай амралтын газарт гомдол гарах. Игч нар намайг туслаач гэсэн.
끝까지 살아 오늘 건. Ойр давлага их хүчтэй байгаа болохоор их хэцүү байгаа биз? Тийм шүү. Өдөр болгон олцтой байдаг байсан бол одоо 2 өдрийн нэгэнд нь л олцтой байна шүү дээ. Далайн эзэндээ залбирч гуйх ёстой юмсан. Энэ муу амралтын газраас болж үүдишлгээ хийгээд үзгэлдээ. Би энэгээр бүгдийг цохоод унах юм чинь. Тэр хүмүүс мэдгүй болоод л тэгж байгаа. Чухал өдөр гэдгийг мэдсэн бол яасан гэж тийх үү? Гомдол гарахгүй байсан ч үгийг тань сонсох болохоор санаа зовлтгүй. Чи жамбогт дуртай юу? Би чамд авах уу? Хэн жамбог хэдий хичээв? Би усан онгоцон дээрх үдшилтийн төлөвлөгөөг хийх гэж хэдэн хоногийн турш Танай амралтын газар том заал зөндөө байдаг штэ. далайн эзнийг баярлуулдаг өдөр яагаад усан онгоц хөвөлж болохгүй гэдэг юм бэ? Энд чинь мухар сүсэг. Чиний хувьд мухар сүсэг байж болно. Харин эгч нарын хувьд их чухал өдөр. Газраа өөрчлөхгүй бол энэ гомдол гаргасан бичгийг өглөө шүү. Юу үтсэн? Ямар баримт болохыг мдээгүй болохоор би түрүү шалгаж үзсэн юм аа. Уучлаарай. Юу болоо та инээж байдаг үлээ? Амралтын газраас холгүй байдаг зэгстэй тал байгаа юм. Энэ газарт мориор зугаалдаг байвал ямар вэ? Далайн эргээд явж дараа нь зэгстэй талаар явбал давчуухан морин тойруулгын газраар явснаас илүү чөлөөтэй бас сонирхолтой байх болно. Морь унах болоод гольф тоглох дургүй хүмүүст зориулж явган аялал болоод дугуйн аялал санал болгох зүгээр ах. Жижиг арлын дурсгалт газрууд гадаадын сэтгүүл дээр их гардаг болсон болохоор үзэх гэсэн хүний тоо их байгаа. Уучлаарай, самбаан уул хаана байдаг юм? Самбуу болов? Нэрээ зоогийн газрын цэсэнд Жежүү арлын уламжлалт архийг оруулах ямар вэ? Гусүрийгээд Жежүү арлын уламжлалт архи байдаг. Шар ариг, дарс, виски, хаасаг л байдаг штэ. Жежүү арлын дэ амралтын газарт л амлаж болох уламжлалт архи зочид их дуртай явах болно. Би өчигдөр танд нэг юм хэлж чадаагүй. Танд зүгээр бол би тантай цаашид уулзч баймаар байна. Салахыг хүсэхгүй байна. Би таныг эхнэрээсээ салсан хүн болохоор бүрч дуртай байна. Үнэн шүү. Эхнэрээсээ салсан хүн болохоор дуртай байна гинэ. Дарга тань таалагдахгүй зүйл байна уу? Надад их таалагдж байна. Шинээр засвар хийсэн юм шиг л болчихсон байна. Баг дарга та энийг шалгаад өгөхгүй юу? За. Би чи хан завгүй нь харж хагаад яваарай. Яг тохирч байна. Энд хий. Одоо яаж газраа өөрчлөх болж байна анч? Урилга нь хүртэл гарч гад байхад. Урилга дахиад гаргачихд болно шүү дээ. Дарга, үдшилэг удахгүй болох гэж байна. Манай үдшилэг дээр ирэх хүмүүс амралтын газарт их чухал ч дээ. Эндхийн ард иргэдийн зөвшөөрөл манай амралтын газар ч гэсэн их чухал. Жилд ганц удаа болгож чухал өдрөнд далай дээгүүр усан онгоцоо явуулвал эндхийн ард иргэд хэрхэн хүлээж авах вэ? Захиралдын тухай хэлж гисэн шин. Аялал хариуцж байгаа хүн нь би. Тэгээд манай амралтын газрын гал тогоонд шаардлагатай далайн бүтээгдэхүүнүүдийг эндхийн хүмүүсээс авч бай гэж тушаа. Та яагаад ингэж юм бэ? Нийлүүлэх газар нь тустай байгаа штэ. Бараа бүтээгдэхүүн хариуцсан даргын ахыхын компаниас заавал авч байх ёстой гэсэн хуулийг хэн гаргасан юм? Тэндээс л авахгүй бол манай компани дампуурчих гээд байгаа юм уу? Мөр хааж байгаа биз? Тийм ээ. Заавал олох хэрэгтэй шүү. Заавал.
Яасан? Үдшилдэг болох газрыг өөрчилсөн. Дөнгөж сая усан онгоцон дээр хийнэ гэж байсан да. Хөөе. Дарга нь болохгүй гэж хэлж байхад тэд нар яасан гэж усан онгоцон дээр хийх вдэ. Далайн эзнээ сайхан баярлуулагч хэлээрэ. Хөөе, хан Дунжуу. Үгүй хан дарга. Чи үнэхээр мундаг юм аа. Би ажилдаа оролцоод байдаг болохоос гайгүй мундаг хүн шүү. Эгч нар баярлах болно. Баярлалаа. Би чамаар бахархаж байна. Хөөе, тасаллаа шүү. Би завгүй байна. Морь зарсан мөнгөө аваад явж байна. Маргааш морио явуулах болохоор сайн тэжээгээрэй дээ. За. Цагийн өмнө байс шигэ байх чинь нүүдлгүй болчихоо юу? Харин л дээ. Энийг хөдөлгөхээр ноён идүүлэх гээд байна. Идүүлмээргүй л байна шүү. Зам харагдчих л байна. Урд нь ээж байсан шигээ хийхэд болох ч яагаад эргэлзээд байгаа юм бол? Явах зам чинь тустай байгаа юм болов? Би сэтгэл хоёр заавал нэг зүг чиглэх албагүй шүү дээ. Хаяа сэтгэлээ дагах нь зөв байдгийг. 나쁘지 않습니다. Та намайг үргэлж толгоогоороо бүгдийг шийддэг гэж боддгоо. Ойрд бол тийм бишээ. Нэг мөсөн утсан дээрээ нүрээ наач хаж. Тэр ах явчихсан. Зүгээр л март. Үннийг хэлэхэд тэр ах ер нь яасан гэж нөхрөөсөө салсан эмэгтэйтэй үерхэж ахав дээ. Тэгээд ч та тэрнийг үнссэн бол амжилтанд хүрсэн гэсэн үг. Форест. Чи хаашаа явсан болоод одоо ирж байгаа юм? Эгчээ. Тийм болохоор та юунд санаа зовлгүй тахилын өдөртөө бэлдээ. Тэгдээ. Ойлголоо. Форест. Чи хаашаа явчихсан юм бэ? Эгчийнхэн санааг хичнээн их зовсон гэж санана. Намайг хараад баярлахгүй байгаа хэрэггүй. Чиний тайланг харсан их тус болох юм шиг байлээ. Баярлалаа. Амлсан болохоор цаашдаж хийж өгч байх болно. Зүгээр гэвэл штэ. Эхнэрээсээ салсан хүн болохоор бүрч дуртай байна гэдэг чинь үнэн үү? Тийм ээ. Яагаад? Дэндүү өөсөвгүй байсан болохоор жоохон имэж байсан юм. Эхнэрээсээ салсан чинь сайхан хэрэг биш ч хоёулаа адилхан амьдрал зохиож байсан болохоор Уучлаарай. Таамаглаж байгаагүй хариулт байна. нэгэнд бүх юм өнгөрчихсөн штэ. Мэдэх юм дэндүү их байхад өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Миний сэтгэл чам руу очиход байна. Чи хүлээж авах уу? Чамайг балчир гэж бодож байтал хормоо хийгээд үзчихсэн, бас салсан гэдгийг сонсоод их зочирдсан бололтой. Тэрнээс гадна
нөхөр чинь салсан тухайгаа хэлэх хэцүү. Хэлэхэд хэцүү байсныг ч мэдж байна. Гэхдээ уур хүрээд байсан. Хардсан юм болов? Хардалт байхаа та. Уурсны минь уучлаарай. Эхнэрээсээ салсан хүн болохоор бүрч дуртай байна гэж хэлсэнд баярлалаа. Би л талархаж байна. Яагаад утсаа авахгүй байна? Одоо уцаар яриул авах уу? Тэгэлгүй яах вэ? 10 минут болгон зарласан ч үгүй 5 минут. Үгүй. 1 минут тутамд. Гэхдээ авч амжих хэсгийг мэдэхгүй байна. 6 цаг хүртэл тасралтгүй ажилтаа л да. Тэгвэл залгахгүй. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Би энэ эмэгтэй дууг хэд хоногийн турш залхахлаа сонссон. Мессеж явуулж болно шүү дээ. Чиний мессежийг авахаараа сайхан мөрчигдгийг. Нөгөө Дунжуу иргэдээс зөвшөөрөл авах хүртлээр Санаа зовох хэрэггүй дээ. Чадах бүхнээрээ тусал. Би чиний энэ зан дуртай. Тэгээд ч чиний сайн хүн би шүү дээ. Байна уу? Хой, хан Дунжуу. Чи яагаад газараа өөрчилж байгаа бэ? Хэн чамайг дураараа өөрчилгээв? Ард иргэдийн эсрүүслээс болоод Тугавай. Дугаар л усан онгоцон дээр хээ мэдвүү? би өөрөө мэдээ. Мөн яриа. Чи юугаа мэддэг болоод өөрөө хийх гэдэг юм. Яагаад юм бол асуудал үүсгэж идэг. Танд миний хийж байгаа ажил таалагдахгүй байна уу? Тийм ээ. Таалагдахгүй бай. Чамд хийж чаддаг юм гэж байдаг юм уу? Нуугаач мэдэх хүн байж. Зүгээр л загс барай сууж байж. Ойлгоо. Нуугаач мэдэх хүн байж. Хүн болохоор аавынхаа өдөөс хэдэрч эхнэр нь нөхрөөрөө гэмшлээ өгч үл. Хоол идсэн үү? Идээгүй. Яасан? Хоол идэж вэ. Царай чинь цонхох гор байна. Өнөөдөр чиний царай яагаад ийм сайхан харагдаад байдаг вэ? Урд нь ийм байгаагүй шүү дээ. Хамт ажиллаа тарах юм уу? Хөөе, хан дарга. Энэ морийг харсан санагдахгүй байна уу? Танихгүй байна уу? Хорист штэ. Царайг нь марчихаа юу? Би яагаад морины царайг санах ёстой гэж? Хайгаад буу юм болж исэн штэ. Морин төрөлгөө оролцоо байсан бол тэ. Юнху ах олж өгсөн. Би Юнху ахтай эвлэрч гисэн. Тэгээд намайг яг Эгчнэр чам талархаад жомбог үлдээгээд явсан. Чи дуртай штэ. Би хийчихсэн байгаа. Чинээрээ байсан шүү.
Танаа амралтын газар худалдаж авч байвал зүгээр юмсан. Хямдхан бас сайн. Хин хідэн ашигтай штэ. Тийм биз дээ. Юуны чинь хин энд нь ашигтай гэж. Хүнээс энийг чигээд өг тэрийг чигээд өгч гуйхан чиний зан уу? Ямар гуйлах юм биш дээ. Яахлаар ингэдэг вэ? Хин гуйлах чинь? Чи дуртал байсан штэ. Хин хідэн тусдаа болоод л ингэ эзтэй. Надад таалагдахгүй байна. Би ямар нэг юмтай зууралдах дургүй. Үдшилтгийг усан онгоцон дээр хийх болно. Ойлгосноо? Нэг юм хийж өгөхөөр өөр юм хийгээд өгөх юм. Ханахаа мэдэхгүй шүү. Яста нэг хүн яахаар ийм байдаг вэ наа? Игчнэр хичнээн их баярлаж байлаа да. Яагаад тийснээсээ буцаад байгаа юм? Би угийн тийм хүн. Тийм болохоор надаас юм гуйх хэрэггүй. Би чамтай зууралдахыг хүсэхгүй байна. Үгүй бол соо захирлаас гуйгаад үзэхгүй юу? Гинэд яагаад ахын тухай яриад байгаа юм? Яасан? Надаас болохоор гуйж болдог. Найз залуугасаа болохоор ичээж чадахгүй хэрэггүй. Арчаагүй амтан. Зэвэн амтан. Аймтан гинэ. Чи ярьж дуусав уу? Тийм ээ, амтан. Яасан? Дургуж өрч гин үү? Би чам тохирох үгийг хэлж гин. Эндээс гар. Хурдан гар. Би яасан гэж гардгийн? Чи өөрөө гар. Тийм дээ. Энэ чиний үнэн төрх үү? Чи өөрөө муухай харцаад байсан болохоор Хэрэггүй дээ. Одоо болцгоё. Жуниона. Олоод ирлээ шүү. Оройх бол хамт идэж удаад ий нарийн бичгээс дайжиж гисэн байгаа хэрэггүй. Тийм ээ. Тэр байна. Зурдугаар анги төгсөв. 아저씨, 저 날개 같은 거 생기면 어쩌죠? 동의서야. 천사 맞네. 한동주, 네가 멋진 27이라서 다행이야. 공주가 고생 많이 한 거거든요. 오픈 파티 잘 되게 해주세요. 태평양을 건너 대서양을 건너 인도양을 건너서라도 사장님 막아요. 목장 쪽으로 못 가시게 무슨 수를 써서라도 막아요. 무조건 달려갈 거야. 우리 아버지 지금 일로 오신다고. 아버지가? 절대 고개 늘면 안 돼. 동주야,